Би одоо нараад энэ тийм ч нараа гэж яриад байдаг. Бүр яг нараад энэ тэгэл нараа гэж юм хоногшсон биш. Би 1994 онд Ангах ухааны их сургууль гэж байх үед нь шүдний нүүр амны эмч ярь төгсөж ирсэн. Тэгээд 94 оноос 2005 он хүртлээр одоо шүд эрдэнэ нэмэх судлалын төв гэж байсан шүү дээ хүмүүсийн мэддэг шүдний төв. Тэгээ шүдний төвдөө би анх даваа нэмэгшийнхаа удирдлагын доор нислэгийн эмч хийж агаад дараа нь 96 оноос мөнгө огшийнхаа удирдлагын дээр очиод юуны эмчилгээний эмч болсон. Тэгээд нөгөө одоо министр яг амьдрал ажил мэргэжил мэдлэгийн их ургаач надаа би шүдний төвгөө гэдэг амар их залбирч өгдөг шүү дээ. Тэндээс ч өмнөдөө би теста маш их юм сурч өнөөдрийн нараа явж байгаа хэл гэж боддог шүү дээ. Танаа шүдний эмнэлгийн нэг бас нэг онцлог нь болохоор яг жинхэнэ family dentist шиг бөгөөд яг тэрийга барьдаг. Тэгээ дээрээс нь бас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бас нэлээд үздэг тий. Тэгээ одоо үүсгэн байгуулад 20 жил болчихлоо тий. Тий. Одоо яг энэ 24 оны 3 сарын 10-нд манай яг 20 жил болж байгаа. Эмнэлгийн талаас та нэг жоохон ярьж өгөөчдөг хөө. Яаж за ингээд хувийн эмнэлэг байгуулах санаа төрөв гэх тий. Ер нь бол айгүй гоё төв. Энийг ч гэсэн ярих боломж олгосонд баярлалаа нэр. 94 онд л юм байна да. Манай нэг айгүй мундаг одоо л маш мундаг бизнесмен залуу байгаа. Манай ангийн залуу. Тэдний хүүхдийн шүд өвдсөн байгаа юм. Тэгээ яг тэд нар ингээ нэмлгүүдээр орсон чинь айл ирэх хүүхд үзүүлэхгүй л байсан. Бөөн юм болсон юм шиг үлээ. Тэгээд аргаа ороод нараа мөнхөгийн шүд өвдөд тэнэ. Явчи тэд нар бол манай шүдний төвөг таахааргүй байсан байхгүй. Тэгээд тэгтэх хүрээд гэдгсэн чинь нэгдүгээр нөгөөтг чинь таньдагч дээр ирсэн. Тэ хоёрдугаарт мэдхгүй тэгэл айгүй хөрнөл үзүүлсэн. Тэгээ үзүүлээд явцсан чинь оройн манай найз уцаар ирсэн. Таар манахаар хүрээдэр гэдгсэн байхгүй. Тэгээд нөхөр 1 ангийн 3 гэсэн үг байхгүй. Тэр манай найз би түр 10 жилийн. Тэгээ хоёлаад яваад очсон чинь таар эмнэлэг байгуулаа гэдгсэн байхгүй. Би туслая. Таар төсөө бичээдэрээ гэдгсэн. Тэгээд яг тухайн үед бол яг үндэ бидэрт бол одоо 2004 онд гэдэг чинь мөнгө төгрөг юу тийм юм бол байхгүй зөв санаа маань болдог бол нэр хувийн эмнэлэг байгуулчихсан гэсэн санаа бол байсан. Гэтэ бид нар чадвар байгаа гэсэн чинь. Бид хоёрт бол байр л болоод өгч бусдын бид хоёр өөрсдөө харгалаа гэд. Тэгсэн чинь байр болоод иргээд. Тэгэхэд байр хайгаа зөндөл боломж уганд байсан байхгүй. Тэгээ би тухайн үед манай шүдний төв чинь бид нар чинь нэг одоо сургалтын төв эрдэмшлэгийн судалгааны төв тий ерөнхийдөө шүдний сургуулийн бааз эмнэлэг гэдэргээ явдаг гэсэн учраас тухайн үеийн захирал манай Батгш маань байсан шүү дээ. Тэгээд багш бид нар айгүйх судалгаа хайлгдаг бид нар айгүйх хилтгэл тавьдаг тэгэл ер нь л айгүй тийм гоё мөчмэн тэр шүдний төвдөөс юм чи. Тэгээд нөгөө судалгаагаар энэ хамгийн их өвчлөлттэй нь Баянзүрх дүүрэг хамгийн их хүн амтай тэгсэн мөртлөө гэсэн шүдний эмнэлэг айгу цөөхөн гингүүт би нөө тэрчдэггүйгээр айгу бодоод анх тэр зүүн дөрүн зам дээр байр аваад найзараа байр авахгуулаад тэгээ би тэр анх тэр 2004 онд тэр 15-д анхны эмнэлэг байгуулжсэн нэг давхрын 3 өрөө байранд байгуулжсэн байхгүй. Тэгээд одоо тэр найзынхаа одоо энэ тарсын үрийг би бол сайхан ургуулад цэцгэлүүлээ явж байгаа гэж одоо дотроос айгуух залбирч явдаг. Найз маань ч гэсэн их баярлдаг. Тэгээд сайн хүний өр гэдэг чинь бол хийж байгаа юмд хүртэл тийм гоё байдаг юм байна гэдгийг боддөг шүү дээ. Тэгээд 2004 онд байгуулчаад нэг жил хэртээ шүдний төв хувийн эмнэлгийн дундаа ажиллах гэсэн чинь тэр бол бүтчихгүй зүйл байгаад тэгээд би 2005 онд яг ажлаасаа аль бисаар гараад эмнэлэг дээр яг дагнаж ажилласан. Манай нараа эмч маань болохоор яг эмнэл зүүн практикээр маш олон жилийн турш тасралтгүйгээр ажилласан эмч шүү дээ тийм. Төгсөд 30 жил болсон юм шүү дээ та. Тий одоо алтан нур 5 сард боллоо шүү. Тэгэхээр одоо 30 жилийн турш хэдэн жил л ажиллаагүй гэдэг үлээ. Яг 30 жилийн би нэг төрөө дундуур нэг сургалт яваад амьдрал ирэхээр нэг ажиллаа. Солонгост очиж нэг хэдэн сар ажиллаа батгаар би нэг жил 4 сард нь л ажиллааг байдгийг. Тэгээл тасралтгүй одоо 28 жил 6 сарыг бол яг ингээл стан нурууга бүтэжнүүдээс хортол гэдэг шиг л ажиллаж байгаа юм билээ. Яг амьдрал практик дээр яг байж байгаа. Таны яг эмнэлзүүдээр олж авсан мэдлэгээс шүдний цорол яавал бас буурахаар юм шиг байна. Та юу гэж бодож байна? Татааста энэ шүдний цорлог бууруулах
Шүдний царлаас урьдчилан сэргийлэх гэдэг бол одоо манд би ста шүдний эмч болгоны нөгөө нэг шүдний өвчин тийм ээ. Хүн болгон одоо энийг яаж одоо бууруулах вэ? Ямар оролцоотой байх вэ гэд манай шүдний эмнэлгүүд бол эмчнэр л мундаг идэвхтэй байдаг. Би бол энийг л үнэхээр хараад бахархдаг, залуучуудтай бахархдаг тийм үлгээр урьдчилан сэргийлэх үзлэгтэй сайрээ. Тэ ялангуяа хүүхдээ. Яагаад гэхэлэр зэрэг хүүхд гэдэг организм чи өөрөө эрүүл нь ч вэ нүү, эмгэгэн ч вэ нүү одоо ингэ өсч явж идэг байхгүй. Эрүүл юм ч өснө, эмгэг юм ч адилхан тийм хурдцтай одоо болдог. Тэгэхээр одоо шүд ингээл нэг харлаад цорлцсон байна гэдэг бол хүүхдийн үед л аюу хурдан төрг явцтай байдаг учраас асуудал хүндрэх гэдэг. Дараагийн гол зарчим нь бол хүүхдээр дамжуул зэгчүүдэд шүдний одоо эрүүл мэндийн боловсролыг олохыг гэдэг зарчимтай байдаг. Нараад энд маань бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхд үздэг гэдгээрээ бас онцлогтой байдаг. Та тэр талаас бас жоохон яриад өгч тоо. Тийм. Ер нь бол энэ сэдв надад аюу эмзэг тусч байсан. Яагаад энэ сэдв рүү одоо энэ лөө орох болсон гэхээр зэрэг миний одоо бүр 10 жилийн хамгийн татны минь найз бохны минь охин саачлалтаа гараад тэрхэн саачлалтаа гараад тэгээд одоо дүнгийн эмнэлгээ байгуулад байжсэн чинь нөгөөх маань яриад яана нараа манай хот ерөөс ингээ уйлаад ах их тастаар атсан чи ерөөс ингээ таахгүй бүгдээрээ зүгээр гэл хүм эмч болгоно ингээ гаргаад ахын тэгсэн мөртлөөс ингээ уйлаад унтахгүй байна. Одоо тэг юм мал идэхгүй байна яах вэ гэлэн зэрэг чи хаваад ралын найс нь үзэтий гэдэг ингээ үтсэн чинь хүүхд минь шүд сорцсон байсан. Тэгтэл одоо нөгөө Монгол улсын одоо хүүхдийн ганц эмнэлэг дээр очиход л одоо тэр асуудлыг шийдээд эхэлсэн хэд маань тэрийг шийдээд ингээд тэр асуудлыг ингээд өгөөгүүд нь би тухайд амар ингээд сэтгэл гомдол үсээд тэгээ охиноо үтсэ. Одоо ч үзэж миний хүүхд явж байгаа. Тэгээ явж итэл дараа нь дэлхийн зөндөнгөөс хамтарч ажиллах хэмжээг одоо сонгон шалгаруулна гэд тухайн үеийн нөгөө сонир гарсан гэсэн. Тэг би чи нөгөө шүдний төвд чинь бүжгэлсэн үзлэг хийдэг байсан юм чи хувийн эмнэлэгт ороод ингээл баг хийх юмгүй ингээл хэдхэн хүн үзэж сууж мууж ахтай айгу бухимдаад байжсэн үе мэнэсэн болохоор зэрэг тийш ивцэн материал өгөөд үзээгээд тгсэн чинь сонгон шалгалтанд ороод тэгээ би дэлхийн зөнтөө тэнцээд тэгээд 2-оос 20 насны нийтдээ тухайн үед 34 бүтэн өндчин хүүхдүүд одоо 2-оос 6 наснангууд нэг гүнтэд нэг хөөрхөн хаусантай яг байжсэн. Бусад хүүхдүүд нэг 13 дугаар хаалт байсан. Нэг дотор байранд байсан. 34 хүүхдүүдийг би юу яасан? Яг амны хондын нэрвэлжүүлэх тийм одоо үйл ажлыг эхлүүлээд тэгээ эхлүүлээд явж исэн чинь нэг жил айгу сайн ажиллаад ажил маань айгу үр дүнтэй байгаа. Ингээд дэлхийн зүүн дахиад нэг жил сонгож хамтарч ажиллагээд ингээ 2 жил би тийм хүүхдүүдтэйгээ үтсээ. Тэгэл ер нь энэ цагаас эхлээл миний одоо энэ нэг тийм буянлаг хүмүүнлэг ажил айгу болсон. Тэгээ тэрнээс хойш тархины сайжралтай хүүхдийн эцэгчүүдийн холбоо, давны холбоо одортой хамтарч ажиллаж байгаад одоо сүүлийн үед 2017 онд анх бас аутизмын холбоо яг байгуулагдал үйл ажиллагааны яваад байж хат нь би аутизм гэдэг бас сайн ойлгоогүй байсан юм байсан. Гэхдээ яагаад бас ийм хүүхдүүдэд би ингэж буйуулдад явж болдгоо ингэж бодоод тэдний холбооны уулзаад тэр тухайн үед тэргүүлэгчээс 2 хүн айгүй мундаг 2 алтаагч буйнаг 2 айгүй мундаг 2 модож тэр маань зөвшөөрөөд тэгээ бид нар хамтарч ажилласан. Тэгээ 2017-18 онд яг ер нь сардаа нэг удаач гэдэг юм хүүхдүүдэд бүгдийг цуглуулад үнгүүцдэг. Яг бүхэл бүтэнсээ өдөр ингээд хаагаад эмнэлгээ яг зөвхөн тэр хүүхдүүдэд бид нар зориулаад бүгдээр бүтэнсээ өдөр ич ажиллаад гэдэг гэсэн. Тэгээ өнөөдөр хүртэл хамтарч ажиллаж байгаа. Тэгээ байжсэн чинь манай найз минь Ротари гэж олуулсан айгуу гой сайхан байгууллага байна. Ийм байгууллагыг одоо ингээ үүсгэн байгуулад хамтарч ажиллаа гэдэг санал тавиад тэгээд 2017 онд юм уу одоо 5 жил эхлэвч үлээ 18 онд ч гэдэг анх үүсгэн байгуулад одоо үүсгэн байгуулагч гишүүнээр нь ороод тэгээд бид нар UB Sky буюу Тэнгэр Ротари клубыг байгуулсан. Одоо манай клуб 5 жил болж байгаа. Бүр үүсгэн байгуулагч нар юм дээ. Тийм, бүр үүсгэн байгуулагч нь үүсгэн байгуулагч Charter President гэдэг манай Ариуна гэдэг найз маань байгаа. Тэгээ одоо энэ жил 3 сарын 17-нд манай бас 5 жил болох гэж байгаа. Тэгээд би 2022-аас 2023 оны клубийн ерөнхийлөгч байсан. Яг мэдээж том албан тушаал бусдын хүмүүс итгэлийг одоо хүлээсэн учраас нэг жил бол одоо чадлах хараар зүтгэсэн. Тэгээд зүтгэж байхдаа бас нэг хийсэн төсөл маань юу байсан гэхээр зэрэг яг шүднийхээ талаасаа тэрнээс манай клуб бол маш олон төсөл
бол хамтарч ажиллаж байгаа оролцдог. Яг өөрөө ерөнхийлөгч байх үед хийсэн нэг төсөл маань одоо Аслагдсан аймагуд сумдуудад ингээд шүдний одоо тусламж үйлчлэг айгүй муу штэ. Шүдний эмчж байхгүй тийм болохоор зэрэг нь би бас манай ээж Дундгавих тэгээ Дундаа гой аймгийн Бэнжиргалын сумын дээр ингээд нэг мах дундар маань байдаг. Тэгээ очихоор зэрэг нэг дандаа тэдний маань проблем айгүйх дандаа тэндээс ингээд ирдэг. Эсвэл Чарлуу явлаа гэж ингээд идэг. Тэгээд нөгөө тэнд манай клубын төсөл явагдах болоод тэгээ очиад уулзч муулзаадсэн чинь тэднийх шүдний эмч байхгүй. Тэгэл нэг мэдээч би шүдний эмчээс надад төхөөрөх бүхэл проблемаа ярьж байгаа штэ. Тэгээд тэгэхээр зэрэг нь за ядаж та нар шүдний эмч байдаг бол би сургаж өгье те. Байдгүй бол та нар ядаж нөгөө нэг шүдний эмчгээс л ортой болцгоо. Явлын хүн эмч нар ирээд үзүүлэхэд ядаж одоо яг тийм зориултын орон дээр хөвтөлөө зориултын багчаар та нар үзүүлээ. Имлэгт чи одоо ингээд манай клубын зүгээс одоо нарадын зүгээс нэг ингээ юнит бэлгэлье гэж хэлээд тэрийгээ бол адил нэг тим том ажил хийсэн. Одоо манай тэр Бэнжирлангийнхын ядчил нөгөө нэг явуулын ярьж байгаа эмчнэр нь ороод ирэхэд нөгөө сандал дээр хөвтөд үзүүлэгч сайхан ингээл тэр холболт малбалтыг хийж өгöd ирсэн. Тэгээд тиймэрхүү л одоо очир шалтгаанаар Ротаритай холбогдсон. 2015 онд анх JICA-гаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо шүдний эмчилгээний эмнэлэг гэдэг төсөл бичээд тэгээд JICA тэрэнд сонгогдоод тийм 8 жил одоо эмнэлгээ солиод тэгээд JICA-гийн одоо дэмжлэгтэйгээр Худалдаа хөгжлийн банкны хөнгөлөлтөд зээлтэйгээр тийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн намны үндийн эмнэлэг гэдэг байгуулаад тэр хүүхдүүдэд бол тэгээд өнөөдрийг хүртэл тэл үзэл явж байна. Тухайн үед 17 онд анхаа аутизм холбоотой хамтарч ажиллаад байж хаад одоо юу гэдэг нь 7 хоногта 1 2 ч гэдэг юм уу сард 4 5 хүртэл ирдэг байсан бол өнөөдрийн төвшөнд манай эмнэлэг дээр өдөртөө бараг 3 4 хүүхэд орж ирээд байгаа байхгүй. Тэгээд энэ бүгдийг харж байгаа эмзэгэлтийн. За анх тэгээ хувийн эмнэлэг байгуулж хахад ийм бэрхшээлтэй ч юм уу тиймэрхүү талаас аяа. Надад хүндрэлтэй хамгийн ихний юм юу байсан гэхээр надад тухайн үед химишүүд байсан. Тэгээ химишүүдтэйг бол айгүй одоо асуудалтай байсан. Одоо химишүүд яаж гоё хийх вэ? Тухайн үед манай химишүүдний шүдний төвийн маань химишүүдний эгч нар маань ингээ айгүй хөрхөө ирэл туслаал ингээ шүд мөдийн маань хийж үйл явж байсан. Ер нь бол хувийн эмнэлэг гэдэг бол миний ойлголтоор ерөөсөө л цогцоох хэвээр. Одоо жишээлх юм бол нараад энт гэмнэлгээс амны хөндий болоод хөзөөдлөгөө ямар нэгэн асуудал байх гээд мэдхгүй гэх одоо асуудал байх бол ядаж бид нар мэдлэгээ төвшөнд бол одоо тэр хүн зөвлөмж одоо арга замыг зааж өгөх хэрэгтэй гэж байдаг. Тэгэхээр зэрэг ерөөсөө манайх химшүүд хийдгүү штэ гэж гаргаж иж болохгүй. Тэгэхээр нөгөө шүдээ хийхийлээ. Тэр үед айгүй төвхтэй байж байхад одоо тухайн үед нөгөө бас л манай шүдний хэмжээний сургууль семинар болт юм чинь барьжсэн чинь манай шүдний төвд ажиллаж байсан сүлд Явадад ажиллаж байсан урнаа гэд манай нэг мундаг эмч байдгийг. Тэр эмч маань хэдүүл ингээл зовлонгоо яриа штэ шүдний хувийн эмнэлгийн чинь яриад байж хаад химшүүдтэй драта хэцүү байд юм байна. Одоо ядаж яасан ч хүмүүс химшүүдтэй асууж орж ирдэг юм битэн гэсэн чинь надад за би чамдтай айгуу сайн нэг техникч явуулъя чи тэр нэг яриад үзгээд гэж хэлжсэн. Тэр маань одоо инкватор гэдэг одоо эмч болсон. Одоо манай салбартай холбоотой бүгд мэдэн да манай инхийг тийм ээ. Инхээ маань тэгж 2005 оны сүүлээр хурж иж надад ирж ирэл тэгэл өнөөдрийг хүртэл би энэ химишүүдний асуудлыг маань инкватор дараа нь инхээ дөнгөж орж ирчгээд жил болоог бас найзаагаа аюулгүй батар гэж найзаагаа авчиад тэгээ манай эмнэлэг чинь 3 том өрөө байсан. Нэг өрөөг энэ төр чигтэй лаборатори болгоод гурлаа. Тэгээ бид нар одоо тэр 2005 оноос 5 6 оноос хойш хамтарч ажиллаад өнөөдөр хүртэл надтай инкватор аюулгүй батар 2018 жил хамт ажиллаад ингээ явж байгаа. Та олддгүй техникч л шүү. Тий. Өнөө. Заавгүй гэж ихтэй. Тий, заавгүй. Тэгээд айгүй нэг үнэнч сэтгэлтэй тий бас л одоо хүн болгон дээр одоо өө за тэгээ бүрээ хайчаа өө за ингээ хийгээ хайчиж хизээч хилдэхгүй бас л яг л нэг бидний магадгүй бид тэр вайбер нийт таарж байгаа учраас зэрэг өнөөдөр хүртэл хамтраад ингээ ажиллаад яваад байгаа гэж бодож байгаа юм гэсэн гэж боддог. Та ямар хүмүүсийг ажилд сонгож авч байна? Ямар хүн сайн шүдний эмч болно гэж боддог? Ер нь бол эмч гэхээсээ илүү би ажилдаа хүнийг сонгож авдаг. Тэр мэнч нэг алдаа болоогүй гэж бодож байгаа. Яагтвэл манайх харьцангуйгаар айгу доктортой ажилдаг. Үйлчлүүлэгч нарын маань хэлдэг нэг үнэлгээ юу байдаг вэ зэрэг яаж ингэж хүмүүсээ доктортой ажиллаж чадчихна гэж асуудаг нэг
одоо үнэлэмжинд байдаг. Тэгэхээр анханасаа ажилд авч явахдаа би ч одоо бас өөр нэлийн шалган шудраг хүн шүү дээ хэлэх юм хэлээд явдаг. Анханасаа миний ааш харанш нь миний үг хэлийг дааж чадах тэгээд хүний төлөө их сэтгэлтэй одоо тийм хүн л надад хэрэгтэй. Тэрнээс чиний онц төгсөн байна уу, чи айгүй мундаг байна уу, надад тэр чи сонирн биш. Чи зөвхөн хүн л байх хэрэгтэй. Би чамайг хэрвээ хүсээд манад ажилд ороод хүсээд ингээ хамтарч ажиллана гэвэл нэгдүгээр би чамайг хүн болгож өгье. Дараа нь би чамайг эмч болгож өгье. Ань чинь 2 жилийн асуудал болно, тийм ээ. Эхний 1 жил бол хэдүүлээ ойлголцсон чи ингээд одоо өөрхөн мэрэгжилтэй ойлголцсон, чи хүмүүстэй ойлголцсон, чи хамт олонтойгоо ойлголцсон. Тэгэхээр одоо хүний харилцаа гэж юу гэдэг чи мэдэрнэ эхний 1 жил. Дараагийн жил чи юмаа жоохон мэдээд авчиж байгаа учраас чи би эмч юм байна. Би эмч энэ тул би эмч хүн ямар байх ёстой гэдэг чи мэдрэх ёстой. Тийм ээ. За тэрнээс цаашх асуудлыг бол тэгээ хоёлаа ингээд ойлголцоод болоо явчих. Тэгсний дараагаар чамайг үнэхээр чи хүссээд чадаад одоо ингээд мэрэгчлээ дээшлүүлээд явъя гэвэл дараагийн чи одоо чиний мэрэгчлийг сонгож өгье гэсэн ийм вариантаар л би эмчнэрээ авдаг. Гэхдээ яг манай салбар өөрөө одоо ялангуяа сүүлийн үеийн одоо хараад байхад ер нь бол манай салбар бизнес гэж хараад байна. Тийм ч учраас орж байгаа хүүхдүүд маань бол сэтгэлгээний илүү бизнес сэтгэлгээтэй орж ирж байна. За ер нь жоох юм сураад гарчвал би хувь эмнэлгээр байгуулна гэж боддог. Мэдээж хүн болгоно л ахиж дэвж сайн сайхан амьдрах юм өрөнд учраас би тэрэн дээр л дургуцдаггүй. Гэхдээ одоо чадаад эмч болоод чадсан бол чи гар. Хэрэв чадаагүй бол уучлаарай би гарахгүй. Яагадгүй л өөр нэг газар ажиллаад өөр нэг газар очиод нараад тэнцэд ажиллаж яснаа гэхэд чи юу ч мэдэхгүй очих юм бол би тэр хүлэн зөвшөөрөхгүй. Тэгэхээр чи чаддаг болоод гарч гэдэг юм уу те. Иймэрхүү маягаар л одоо болсон хүчин хүүхдүүд айгүйх нөгөө ойлгуулж ярихыг хичээдэг. Тэгээд яг хөө тийм ч учраас надад одоо жоохон тийм бизнес сэтгэлгээтэй ч юм өөр бодол санаатай байсан хүүхдүүд нь бол гардаг. Яг мэдээж гарч болно. Би тэрэн дээр ерөөсөн санаа зовдгүй шүү дээ. Нэг хаалгаа гэж дараагийн хаалга нэгт надад дараагийн боломж гарна гэж боддог гэж. За нэг хүний төлөө нэг хүн өрөвдсөн, нэг хүний хайрлсан нэг тийм сэтгэлтэй хүмүүс л манай ажилд үлддэг. Ер нь тийм ч учраас нэг тийм бизнес маркетинг дээр манай хайгуу муу шүү дээ. Ерөөхдөө зүгээр л ястаа өөрөө борц зүрхээр та ямар ч гэсэн тэгэл яваад жил байгаа юм лэг нэмэгцэн 20 жил болцсон лээ. Тэгээ ямар ч гэсэн үйлчлүүлэгч тасраагүй, үйл ажиллагаа маань муудаагүй. Ер нь бол цаашдын залуучуудтай, залуучууд нартай хэлэхэд эхлээд та нар өөрсдөө эмч хүн гэж бодоод үзээч. Дараа нь тэр бизнесээ бодооч л гэж би хэлмээр санагдаад байдаг шин. Нэмээд хэлэхэд нөгөө нэг мэдлэгтэй эмч байх нь хамгийн чухал тий. Тийм мэдээж тийм өнөө. Одоо бол нөгөө нэг хувийн сургуулиуд бас их болчлоо. Тэгэнгүүтээ шүдний эмчээ төгсөж байгаа тоол нэлээд өндөр болж байна. Тэгтээ тэр дундаа бас сайн эмч байна гэдэг чинь бас олон жанр тийм. Гэхдээ яг нэг миний л ойлголт одоо ингээд айгүй олон хувийн шүдний сургуулиуд байгалаа маш их одоо болсон шнэ төгсөж байгаа мөртлөөсөө өнөөдөр одоо шүдээ эмчлэх одоо general dentist буюу одоо ерөнхий одоо шүдээ эмчил амтал одоо миний одоо энэ практикаар явж байгаа эмч нь цөөхөн байгаа байхгүй. Одоо шин манай эмнэлэгт одоо эмч олддоггүй шнэ. Эмч орой гэдэг танах гаж гэдэг юм уу, танах имплант хийдэг юм уу, тэгж хийдэг юм уу те. Тэгэхээр тэр хүүхдийн сонирхол нь шал өөр байгаа байхгүй. Тэр бол эмч гэсэн сэтгэлгээтэй эмч болъё гэсэн бодолтой хүн болол гэж би үнэлдэггүй, дүгнэдэггүй. Яагаад тэгэхээр зэрэг шүдний эмч болвол би ял хүмүүст ингэ хөзүүнээс дээрх чих толгой үзүүний асуудлыг бол шүдний эмч шийдчих чадaltaй байх хэрэгтэй. Тэр хүн шүдэл амд чаддаг байх хэрэгтэй. Шүдээ асуудалгүй авдаг байж чаддаг. Үнэхээр асуудалтай бол гажгаа сайхан хийгээд өччих хэрэгтэй. Үнэхээр шүдгүй бол сайхан шүдийг хийгээд өччих. Бүр болохгүй имплантаа хийгээд өччих тийм ээ. Ингэжээж энэ хүн чинь надаа миний ойлголтоор нүүр амны ихэмч гэдэг ойлголтыг төрж байгаа юм болов уу гэж боддог байхгүй. Гэтэл одоо бүр сүүлийн үеийн төсөлтүүд чинь бүр гоо сайхны эмнэлгүүд дээр очдог болсон байгаа байхгүй. Би гоо сайхны эмч. Гоо сайхны зарим эмнэлгүүд ч гэсэн ерөөхдөө нүүр амны шүдээр төгсөн хүмүүс чинь нүүр амны анатоми физиологи бас харьцангуй мэдчихэж байгаа гэдэг талаасаа ч юм уу бас авах сонирхолтой болсон байт юм шиг л. Тэгээд яг сүүлийн хэдэн жилүүдэд бол яг манад ингээд доктортой суугаад эмчилгээ хийгээс явах юм чи олдохгүй байх шин. Тийм. Тэгэхээр нөгөө энэ бол бидэрт аягүй том хариулт болчихж байгаа гэж би бодож байгаа байхгүй юу. Хичнээн хүн одоогоо юу гэдэг соггон эмч болъё, имплант эмч болъё гэж бодож байгаа хэдий суур мэдлэг, суур чадвар байхгүйгээр тэр цаашаа одоо чинь гажгийн эмчийн одоо болог гэхэд тэр хүн нэгдүгээр тэр хүн эрүүлжүүлсэн байх хэрэгтэй.
Тийм ээ. Тэгэхээр бүх шүдэ сайхан ламбдаа сурах хэрэгтэй. Хоёрдугаарт авах шаардлагатай шүд байдаг юм бол авах хэрэгтэй. Тэгтэл зарим нэг одоо юу гэдэг гажийн эмчилгээ хийж байгаа эмнэлгүүд ахтараагаа авч чадахгүйгээд одоо ахтарааны асуудал нь одоо ирж байгаа жишээтэй тийм ээ. Би бол тэр нэг байж болохгүй асуудал гэж бодоод байгаа шүү дээ. Тэр үйлчлэгийг одоо цогцоор нь хийж ижил хийх хэрэгтэй. Гэдэг ч юм уу ингээ суур одоо шүдний эмчийн мэдлэг чадвараа эзэмшээгүй байж байгааж одоо шууд нэг мэрэгсэн нарийн мэрэгжлүүгээ орно гэдэг бол арай тутмаг дөлмөг асуудал гэж боддог. Ерөөсөө тэр бол миний үзэл. Тийм болохоор хүүхдүүдэд доор ажил 2-3 жил яг ингээл та нарын үнэхээр асуудалгүй шүдэ ламбудаа сувгаа эмчлээ сурчих тийм ээ. Сайхан шүдэ асуудалгүй аваад сурчих. Тэгж яа дараа хамгия. Үнэхээр одоо тэр хооронд чи үнэхээр одоо соггийн эмчилж чадвартай байна уу чи одоо юу гэм эслийн эмчилж чадвартай байна уу гэдгийг нь харж байгаа сонголтын хил зөвлөдөг тэр үгээрээ чи явдаг байх гэж боддог. Юу юм залуу эмчтэй харагддаг те. За энэ бол тийм яг харагддаг байхгүй юу? Яг нэг юм бисэл болох гэж юм уу те. Яг харагддаг. Гажиг цэслийн эмч бол энэ зан характер нь тохирохгүй ч гэдэг. Бас яг мэддэг гэдэг те. Одоо чинь гажиг цэсэл дээр зан характер гэж ярьж байна. Гажиг дээр ямар их асуудал ер нь нэг гой сайхан цэцгэл ханаж байдгүй гэдэг штеп. Тэр чинь бол манай салбарт байдаг юм байхгүй юу? Одоо гажиг цэсэл хийлэгчээд сансандаа хүрэхгүй байна гэдэг одоо би баг энэ зураг шиг болох хэрэгтэй байсан гэж яддаг хүмүүс байна. Бүрээс илгэсэн хүмүүс бас яг тийм байна тий. Тэгээ тэр хүмүүстэй бид нар ийм мэрэгжлийн ур чадвараас гадна харилцааны чадвар аягүй чухал гэдэг байхгүй. За эмнэлзүүдээр олж ил ажилласан юм асуухад манайх чинь хит халуун хит хүүтэн юм мэддэг. За хөвчлэн их халуун юм мэддэг арт юм шүү дээ тий. Тэнгүүдээ шүдэл ламдуулаад мэдээж яг тийм гүн цоорлогоо пүлп маань зорчсон байгаа, өрөвссөн байгаа ч юм уу тийм. Тэгэнгүүтээ нөгөө ламдуулсны дараа нэг жоохон өвдөлтүүд байгаад идэв штэ. За тэрүүн дээр та ямар зөвлөгөө өгдөг вэ? Тийм, ер нь бол тийм нэг зөвөрд айгүй хэрдэг. Тэгтээ ерөнхийдөө бол дундаж буюу өнгөц цорлоор ялангуяа хэрдэг. Тэр мэн болохоос яг анатомийн бүтцийн хувьд бол бидэрт нэг яриад одоо хийж байгаа эмчилгээнийхээ янз бүрийн түрхэж ингээд химийн бодис бид нар түрхэж байгаа штэ. Тэр болгонд одоо шүдний өөрийн анатом физиологи яаж хүлээж авах вэ гэдгийг бол тэр хүмүүстэй ярьж хэлж өгдөг байхгүй. За ийм учир шалтгаантай учраас ийм асуудал үүсэт байгаа юм байна шүү гэдгийг хэлдэг. Гүн цоорлын үед бол жишээлх юм бол ламбутгаас өмнө тэр хүнд хэлнэ. За яагаад ингэтэл нь явцсан? Ингээд явна гэдэг чинь энэний дараа ийм шүд ямар нэг юм чинь шат дараалтай байдаг. Гэтэл та энэ шүдний өвчлөө бүр ийм шатан дээр аваад ирсэн байна. Хүндэрсэн шатан дээр аваад ирсэн байна. Тэгэхээр ийм асуудал дээр бол бид нар бол одоо хоёр арга барил байна. Нэгдүгээр хэдүүлээ ямар ч гэсэн таны согийн одоо мэдрэлийг чинь одоо авахгүйгээр сайхан аль болохоор шүдээ чи амьд үлдээхийн тулд эхний арга хэмжээг авъя. Үнэхээр ингээд хахад болохгүй бол дараагийн арга хэмжээг авна шүү гэдгийг бол тайлбарлаж хэлдэг. Ламбатуулчаад миний шүд ингээд сэнгэнээд байна, хацгаар хөндөөрлээд байна, ингээд өвдөд байна гэдэг. Энэ маань болохоор зарим нэг тохиолдолд яг нөгөө энэ стандартын алдаа гарсан байхыг хүсэхгүй тэрэндээ тийм ээ. Ихэнх тохиолдолд бол юу гэдэг вэ зэрэг шүдэнд чинь түрхэж байгаа янз бүрийн химийн бодис гэдэг маань чиний шүдний эд эсийг чинь цочроогоод өгч байгаа. Тийм ээ. Тийм болохоор зэрэг нэг хэсэгтийн жоохон мэдрэх тал байгаа. Гэхдээ андаа бол наад чинь ингээд зүгээр болно. Тхийн тулд яг та энэ шүдийг битгий цочроогоороо, битгий ачаал өгөөрөө ямар ч байсан хэдүүлээ. Хамбараараа гэдэг ерөөсөө нэг ойшоодгүй шүдэн дээр гам барих гэдэг үгтэй юу яриад байгаа гэж ойлгох гээд байгаа байхгүй. Тэгтэл шүд чинь бас л нэг өвчин шүү дээ. Та ходоодны өвчин бас нэг хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зэрэг таны ходоод өвдөө, таны бөөр өвдөө та даарч хөрч болохгүй шүү. Та усарч хараж болохгүй. Та гам бариараа гэж хэлж байгаа. Яг адилхан шүдний тэр өвчлөлт чинь бас хувь хүнээс гам барих асуудал байдаг гэдгийг л аягуулсан ойлгуулж хэлдэг. Хүлээж авдаг хүн байна, хүлээж авахгүй хүн байна. Үл тоосноосоо болоод асуудал хүндрээд орж ирдэг тий. Тэгэхээр зэрэг нөгөө ер нь л хүмүүст гэж хэлэхэд өөрийнхөө эрүүл мэндэд зүгээр нэг уцаар ингээ бид нар юм үцэх гээд байгаа юм биш. Өөрөө чи эрүүл мэндийн төлөө чиний эрүүл мэндийн төлөө эмч ингээ хэлж байгаа үг болгон чи үн цэнтэй шүү гэдгийг л аягуулсан ойлгох хэрэгтэй. Үнэхээр болохгүй бол дараагийн арга хэмжээ буцаад эмнэлэгтэй хандаад асуудлыг бол шийдэж болно. Тэгэхгүй одоо юу гэдэг тэр өстө муу эмнэлэг тэр өстө муу эмчтэй ингээ миний шүдэг хөтчихчлээ айл дараагийн эмнэлэг рүү ингээл очиад гэдэг. Энэ уул нь бол цэркмээд бол буруу асуудал гэж боддог шүү дээ. Үйлчлүүлээд хэрвээ үнэхээр тэгж хариуцлага тооцох гээд байгаа бол буцаад тэр эмчтэйг хариуцлага тооцох нь бол уг нь зөв гэж боддог байхгүй. Тэгэл тэр сайн амьд тэр муу амьд гэдэг ийм ойлголтуудыг олж хүмүүс байдаг. Уул нь бол тэгмээргүй юм шиг л байд санагддаг. За тэр
Надад бас нэг аюу тохиолддог, аюу их яригддаг асуудал бас нэг миний шүд ийм жижигхэн байж цоорл маань аюу жижигхэн байсан чинь шүдний эмчтэр гэсэн аюу том болгоод болгочлаа гэж ярьдаг. Биднээс анатом бүтцийг ингээд паалангийн бүтцийг, тоглоомын бүтцийг бүгдийг ингээд тайлбарлаад өгөнгөд зааг ойлгоод гардаг тий. Та яг энүүн дээр, яг энэ кейс дээр яг хүмүүст юу гэж хэлмээр санагддаг вэ? Тэгээ ийм гэдэг байхгүй. Шүд гэдэг чинь өөрөө одоо яс. Ястаа хамгийн одоо шүдний хамгийн гадна талтайгаа паалан гэдэг маань хүний биеийн хамгийн хатуу яс эд гэж үздэг. Гэтэл хүмүүс ингээд дүнгиж ингээд харлаа зураас болсон байна. Тэгэхэд ингээд өрөмдөд айгу том болгочихлоо гэдэг. Шүд өөрөө бүрэн бүтэн байж ямарваа нэг юмд ан цав үүсэх юм бол тэр чинь цаашаа ингээд асуудал үүсээд ирдэг. Тэр харлаад байна гэдэг чинь таны бүр одоо эв ирүүл байсан одоо шүд маань ан цав үүсээд тэрүүгээр цаашаа тэр хар зураас чинь цаашаа халдвар орох зам нь нэгдчихлээ. Нэгд чинь байжээ. Гэтэл хамгийн гадна талын цагаан та бидний нүдэнд харагдаад байгаа энэ цагаан эд буюу энэ паалан гэдэг маань тэрний дараагийн эд нь зөөл эд байдгийг. Тэгэхээр нөгөө наана ингээ халсан юм шиг харагдаж байгаа боловч юм идчихсэн чинь ингээ цөмрөөд орчихлоо гэж хүмүүс хэлдэг байхгүй юу. Тэгэхээр цөмрөөд орчихно гэдэг чинь нөгөө харлсан зураасаар чинь доогуур чинь халдвар дамжиж орсон учраас нөгөө халдвар маань доороо ингээд бүр асуудал болоод илчрээд ялцраад яваад байгааг зүгээр хүний хувьд бол хараад мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт явж идэл юм ажлын хатуух юм ажлаад ирсэн чинь цөмөрцөн шүд. Тэгэхээр хар ухаанаар бодоод үтсэн ч тэр шүдний гаднах хатуу идмээ доор зөөл юм байдаг юм байна. Ингээд эн чинь ингээд хагараад бутраад унцдаг юм байна гэдэг талаас нь айгуу сайн ойлгуулдаг. Тэгээд тэр нөгөө зүгээрсэн жижигхэн царлаг ямар актер өрөмждөг юм айгуу том болгочихлоо гэдэг гомдол болоод 30 жилийн түүхэнд бол зөндөөл гарч ирэл. Тэрэн дээр юу гэдэг вэ гэхээр зэрэг сүүлийн үед бол нөгөө хүмүүс эмнэлгүүдэд айгуу гоё орл камер гэдэг одоо амын чинь ингээ сайхан камердад үзүүлдэг гоё юмнуудтай болчихлоо. Үгүйдээ гэхэд чинь та нар хийх гэж байхаа болвол эмчнэр чинь таны шүдний асуудал чинь ингээд явж байна. Ийм асуудал гардаг учраас манай яг тэнд тогтцсон. Одоо яг ингээд за шүдий чи ингээ өрөмдөөж явлаа ингээ доотлонтой хардаа энэ юм чи юм хар юм байх ёсгүй байхгүй юу. Тэгэхээр би энэ хар юм чи надад байхгүй батал цэвэрлэн шүү. Тэгэхээр энэ ингээд нэлээд одоо хүндэрсэн гүн цорол болцсон байх шүү гэдгийг ингээд нөгөө ярилцах гэдэг байгаа чинь л тэр байхгүй. Бай шүү гэдгийг нүдээр нь харуулад үзүүлэхээр хүн ойлгоно. Тэгэхгүй болвол энэ миний зүв зүгээрсэн шүү дээ. Юу ч өрөмдөөд ингээд том болгоод тэрнээсээ болоод энэ шүдэг өвтгчлээ гэж ингэж ярьдаг байхгүй. Тэр том цоорлог чинь доотлол том буюу одоо хүмүүсийн ярилцгаар том цоорлог тийм. Гүн цоорлог чинь доор зөөлөн эдээ чинь дараагаар одоо тэр шүдээ чинь тижээж, тэтгэж, мэдрэлжүүлж яадаг судас мэдрэлийн багц гэж юм байдаг. Тэр нөгөө судас мэдрэлийн багц руугаа ойртсон л байгаа болвол зовир хүүснэ. Тийм ээ. Тэгэхээр тэр бүгдийг л ингээл нэг бүрчлэн тайлбарлал одоо манай бүхэл шүдний эмнэлгүүдээр гоё шүдний анатомийн бүтэс байгаа бүх эмчнэр тэрийг ингээд тайлбарлаад яриад явж идэг. Зүгээр шүдний эмч хүн гэдэг хүнийг эмчлэе л гэж ботхоос биш энийг хүндрүүлээ гэж боддог хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр бид нар хийх ёстой юм аа л хийж байгаа гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрний эмчилгээнд дээр та одоо энэ ингээ хүндэрсэн байна. За асуудал үүсэн та ингээ тавтай эмчилгээнд ирнэ шүү гэдэг цаг хугацаа одоо тэр эмчийн өвгөнд орж авах нь л айгүй чухал. Шүд бол шүдний эмчилж шийдэх асуудал. Тэгэхээр тэр эмчтэй итэг тийм ээ. Эмчийнхээ зөвлөгөөг сайн дааг. Цаг хугацаанд одоо тавтай эмчилгээ юмдаа ир тэгжээж хідүүлээ одоо нэг шүдээ авраад нэг шүдээ бүрэн бүтэн болгоод нэг эргэтэн чинь ирүүл боллоо л гэж үз. Гэхдээ бас ирүүл боллоо гэж бас болохгүй. Ходоодны архаг өрөсөл, бөөрийн архаг өрөсөл, элэгний архаг өрөсөл гэж байгаатай яг адилхан лампутаа шүд болгох чинь архаг өрөсөл шүү. Дараа хойж одоо хизээ нэгэн цагт тэр шүд ахаа сэдрээд өвдөх магадaltaй байдгийн шүү гэдгийг бас аягүй сайн ойлгох хэрэгтэй гэж зөвлөдөг шүү дээ. Тийм нэг юу ламп тавилснараа хүмүүс эрүүл болчих чинь гэдээ ойлгоод байдаг. Энэ чинь нэг яг дэлхийн эрүүл мэндийн ангиллалтаа болвол нэг эрсдэлтэй бүлэглүү зүгээр эрүүл гэхдээ эрсдэлтэй бүлэглүү шилжиж байгаа хэлбэр шүү дээ. Тэрийг маш сайн бас ойлгоосаа гэж боддог тийм. Тэгээ нөө эрүүл болж байгаа биш архаг шүдний өвчтөй бол үлдлээ шүү гэдгээл айгуу гоё. Архаг шүдний бас мэдээд авчих зүгээр л тийм. Бас тэгж хэлмээр юм байна. Та бол яг өөрөө ингээд сонсоод байхад ингээд пэшент өөрийнхөө үйлчлүүлэгчтэй бүр маш гүн ийм нөгөө харилцаа үүсгэж
бас ажилтны юм шиг санагдлаа. Тэгээд биднээс болохоор орчин үе бас миний кейс дээр болохоор арай жоохон өөр нөгөө нэг би яг нэг имплант гэдэг яг дагнцсан ямаараа илүү явдаг болохоор яг нөгөө нэг үйлчлүүлэгчдэр олон одоо нөгөө нэг мэрэгчлэлтэнгүүд орж ирдэг. Бас нөгөө нэг юм нарийсаад байгаа шүү дээ. Угаасаа нөгөө манай шүдний одоо эмчилгээ гэдэг чинь багийн ажиллагаа байхгүй юу? Тийм. Цэвэр багийн ажиллагаа энэ чинь эмч байна, сувилагч байна, техникч байна, лаборатори байна, тийм ээ. Ингээ чинь ингээ багийн ажиллагаа гэдгийг бас айгүй хүмүүстэй хэлдэг шүү дээ. Үйлчлүүлэгч нартай. Гэхдээ та нүуний тэгж их ингээд нөгөө нэг яг ингээд харилцаа үүсгэхээр чинь бараг биднээс эцэг их аав ээж нь хаана ажилдаг өвөө юу гэдэг бараг тэр нөгөө нэг бүх юм ингээд ингээл нэг ярилцаагаа бүр мэддэг болчихдээ шүү дээ тий. Тэгээд яг тийм гүн харилцаа үүсгэсэн үйлчлүүлэгчтэй шүдний цоорол маань одоо шүдний цоорол гэдэг юм уусгүй тэр хүний амны үндийн эрүүл мэндийн нөхцөл байдал нь өөрчлөгдөж байна уу? Одоо зүгээр нэг үзүүлсэн нэг үйлчлүүлэгч нэг өөр миний хэлэх гээд байгаа санаа нөгөөх нь болохоор нэг бүр ингээд нэг юм байнгын үйлчлүүлэгч л гэж л байгаа юм л та. Гэхдээ тэр байнгын үйлчлүүлэгч дотроо баян ингээд яваад идэг хүмүүс байж тагаал тий хаач ажилласан тий. Тийм, ер нь бол нөгөө миний нөгөө зарчим гэдэг чинь тэр гэж аахгүй өвчин одоо за маш одоо энгийн жишээл хавдартай өвчтөн бол хавдар эмчнийхээ хяналтанд л ороо явж байгаа шүү дээ. Хэдэн жилч тэр одоо хавдар эмчийн хяналтанд яваал байгаа шүү дээ, тийм ээ. Яг тэрнтэй адилхан шүдний өвчин ч гэсэн яг л эмчийнхээ хяналтанд орох хэрэгтэй байхгүй юу? Хяналттай байна гэдэг маань тэр хүний өөрхөн физиологийн онцлогийн бие тэр байтал бүр амьдралын онцлогийг судалж байсан. Одоо нэг гэр бүлийн дандаа үүдэн 2 дугаар шүдүүд нь цоорч орж идэг. Яагаад ингэж ганцхан урд үүдэн шүдэн өвдөд одоо цоороод идэх юм болоо молоо гэсэн чинь за тэр бүр ингээд ууж идчихэж байгаа юм хүртэл асуудаг тий тэгсэн чи тэр залуу ингэж хэлчихсэн манайх нөгөө 9 давхар идэх байхгүй тэг манай ус муу юм болов гэж хэлжсэн байхгүй юу maybe магадaltaй тийм ээ яагаад тэгээд одоо 2 дугаар хажиг үүдэн шүд бол хамгийн нэмгэн одоо баалантай учраас зэрэг бас байх магадaltaй гэдэг ч юм уу бүр тийм асуудлаа хүртэл яадаг. Одоо жишээлх юм бол бас манай нэг алдартай хос тамирчтай байгаа. Тэдний гэр бүлийнх ингээд ивэр бол гоё шүү дээ мөртлс ингээд хар өнгөрүүд ингээд дандаа тогтоод ороод байна. Та нар юу уугаад юу идээд ингээд хар өнгөрд ээжд нь аавд нь нөгөө жоох хүүхдүүд нь ингээд байгаа. Юу идэж угаад ингээд. Тэгэхээр судалгаа гэдэг чинь өвчтнийхөө нөгөө одоо зөвхөн бид нар ингээд шүдэнд нь анхаарч байгаа юм биш бүр эрүүл мэндэд нь анхаарч байгаа тийм. Тэг анхаарч шít. Тэр шиг судлаад яагаад эдний гэр бүлийнх нь ингээд бүгдээр ингээ харлаад байна. Яагаад эдний гэр бүлийнх нь дандаа энэ шүдэн цаороод энэ гэдэг юм. Иймэрхүү ажиглал судалгаа бол яг үндэ бол одоо 30 жилийн хугацаанд зөндөө тийм кейсүүд бол гарч ирж байгаа. Суур одоо нэг судалгаа нь үлдсэн. Тэг би үгүй маа гэхэд дараа нь одоо манай эмчнэр үзлээхэд бол тэрийг мэддэг. Тэгээ бидний тэр карт бүх юм дээр чинь бол яахаар байхгүй тэрийг ингээ бүр ингээ тодтоож бичдэг. Тиймэрхүү асуудал байдаг. Тэгэхээр ер нь бол эмч хүн гэдэг бол зөвхөн тэр шүдэндээ анхаарах биш тэр хүнийхээ одоо физиолог, зан характер, амьдралын хэм маяг одоо бүхэл юм дээр нь анхаарал одоо тэр болгон дээр нь л одоо үйлчлүүлээд явчихдаг шүү дээ. Нөө нэг битээс ярьсаар агаад нөө ямар тоогоо хэрэгэлтийн хөтөл ярьсан юм. Одоо би нөө нэг шүд цоорох өвчнөд таны бодлоор юу гэж боддгоо яавал урдсан сэргийлж болох вэ ингээд арт иргэдийн хувьд бол ингээд хүмүүсийн хувьд бол биднээс ингээд нэг юм нууцыг хадгалаад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж аваад идэв штэ уул нь хамгийн энгийн штэ шүдний угаалтыг л хийчих юм бол бас тэрийг зөвөл хийчих юм бол шүд угаалт юу шүд цоолохгүй штэ тэгэхээр та тэрүүн дээр яг шүд цоолтын талаар нэг жоохон угаалттай нэг сайхан яриад өгч яавал бас тэр дадлыг та өөрийнхөө хүмүүстэй бас суулгаж байна. Нэгдүгээрт нь би түрүүнд ярьсан нөгөө нэг урьдчилан сэргийлэх гүйцэтгэх хяналтанд айгуу сайн ирж байгаа гэдэг бол зайшгүй чи шүд чинь цаорсон ч юм уу цаороогоо ч юм уу хамаагүй ч нэг ингээд явж байхдаа нэг би нэг шүдөө өцөл чи нэг цав цаа гараад орж ийл гарчих гэдэг нэг дээр хяналт чинь дараагийн нэг том асуудал бол шүд угаалт. Хүмүүс шүд угаалтыг болохоор зэрэг
нэг ингээд айгу үл таагаад байдаг аахгүй юу. Бидний зүгээс шүдний эмч нар бидний зүгээс бол шүд угаалт бол хамгийн чухал. Яагаад шүд угаалах гэдэг? Тэрний бас нэг шалтгаан байгаа. Тэр чинь нөгөө амьдралын хэм маяг бидний идэж ууж байгаа хоол ундтай бас айгүй холбоотой. Одоо хүүхдтэй ингээд шүдний эмчтэр орж ирэх гэж үзүүлэх гээд байж чипс барьцсан. Тийм ээ? Чипс идүүлсэн. Эсвэл нөгөө нэг юу лээ моточихраа бариулсан. Эсвэл ингээд чихэр мэхрээр одоо би чамд тэрийг авч игээд. Тэгвэл одоо бид нар үзүүлэх гээд ирээд байгаа шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм юм за одоо идэхээс ураг. Гэхдээ бас дээр нэгдүгürt манад орж иж байгаа хүнсний аюулгүй байдал бол хангалтгүй байхгүй юу? Бид нар юу идэж байгаагаа мэдэхгүй. Ерөөсөө л дандаа хор хэрглэж байгаа. За тэгвэл жишээ нь тэр чипс гэдэг байгаа юм чинь яг үндэ тэр чипс гэдэг юм чинь яаж одоо гарч иж бүтээгдэхүүн юм. Тэрний ач холбогдол нь юу юм? Хор холбогдол нь юу юм? Тийм ээ? Тэгээд хамгийн наалдамтгай бодис. Бүтээгдэхүүн. Тэгтэл тэр чипсээ идүүлсэн бол дараа нь ядаж хүүхдийн амыг усаар зайлж байгаа. Шүдийг угаалгах ч л та. Тэр хүсэж байгаа юм идүүлээд байгаа юм бол тэр чихэр жимсэр зэн чихэр юу гэдэг нь тэрийг идүүлээд аваад дараа нь шүдийг угааж. Шүдийг угаагаад өгчих. Эсвэл ядаж ингээд ус барьж авчаад амын сайн хит зайлуулаад тасаачих гэж ингэж зөвлөдөг байхгүй. Энэ бол хүүхэд байтугай том хүмүүст ярих асуудал байдаг. Шүдээ угааж мэддэггүй. Шүд угаахын тулд бид нар одоо сайз гэсэн хоёр одоо бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа. Гэтэл ямар оогоор би угаах уу, ямар сайзаар би угаахаа ч мэддэггүй өөрхий. Одоо таны шүдэнд яг энэ одоо ус нь одоо хатуу байна уу, зөөлөн байна уу, ус нь одоо тахир байна уу, тэгшхэн байна уу гэл ингээл шүд болгонд чинь зориулсан өөрийн зориултын сойз байгаа тийм ээ. Таны шүд мэдрэг байна уу, таны буйлнаас чинь цус гарч байна уу, тий таны шүд их одоо фтор агуулмжигтэй их одоо шарлалтай байна уу, энэ бүгдэн зориулсан чи байна гэж байна тий. Тэгэхээр хамгийн нэгдүгürt одоо яг шүдний эмч нарын бидний гол өгөх мессеж бол тэрийг бол одоо хүн болгонд одоо хэлэх ёстой байх гэдэг үүрэгтэй гэдэг болохоор тэрийг айгуу сайн ярьдаг. Тэгээд сойзны сонголтоо айгуу сайн ярьдаг. Танд одоо ямар шүдний сойз байх вэ? Ингэж байж хэдүүлээ нөгөө шүд цоор өвчнөөс одоо бас нэг өртөн сэргийлэх айгуу том аргач болноо гэж зөвлөдөг. Та сайзын буруу сонгох юм бол одоо шүд угаалт чинь үр дүнтэй болохгүй гэдэг айгуу сайн тайлбарлаж хэлж өгч байгаа. Одоо шүдний игнэний гажигтаа тийм хүмүүст бол ийм сайз хэрэгтэй ч гэдэг юм ингээд тэр бүх юмаа ингээд айгуу сайн тайлбарлаж хэлээд сайзаа оогоо зөв сонгоод ирчих юм бол бид нар шүд цаарх өвчнөөс бас өртөн сэргийлэх айгуу том одоо ажил хийж гинэ гэж бодох хэрэгтэй. Шүд угаалт ялангуяа оройны угаалт гэдэг бол одоо маш чухал угаалт байдаг шүү гэдэг үлээр ой тоондоо оруулах хэрэгтэй. Мэдээж юм бусад тохиолдолд өглөөний угаалт, өдрийн угаалт гэдэг бол та юм идсэн бол таны шүдэнд одоо ямар нэгэн байдлаар одоо юм наалдсан боёо өнгөр тогтсон байгаа бол та зайшгүй байх хэрэгтэй. Шүд угаах гэдэг чинь ерөөсө зорилго нь юу юм? Тэгэхээр ерөөсөл шүдэн дээрээ өнгөр тогтоохгүй л байлгыг л хэлээд байгаа байхгүй. Өнгөр тогтно гэдэг чинь одоо тэр хүмүүст энгийнээр тайлбарлаад бол тэр өнгөр гэдэг чинь үндсэндээ чиний шүдийг одоо шүдний хатуу үдийг чинь зөөлрүүлж идэж байж байгаа бактери одоо инста микроб юу гэдгийг бүхэл тэр муухай юм чинь байгаа гэдгийг л ойлгохтой. Тэгэхээр тэр өнгөрийг тогтоохгүй төлөөл одоо би байх ёстой. Тэгэх юм бол би эрүүл шүдтэй байна гэдгийг л аягүй сайн ойлгоорой л гэж энгийнээр маш энгийнээр би одоо хүмүүст одоо гоё энгийн л ярих гэж хичээж байна. Өөрийнхөө үнэтэй цагийг зарцуулаад өнөөдрийн манай фитнесийн нэг нийгмийн сайн сайхны төлөө бас ингээд боловсрол олгоё гэж зорж байгаа подкаст маань хүрэлцэж ирсэн. Нараа амттай баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил хөдөлмөрт чинь өндөрөөс өндөр амжилт хүсье. Нараа дэнд маань бас өөрийнх нь солиушныг бөгөөд гаргалгаагаа олно гэж би бол бодож байна. Ягаад гэвэл орчин үеийн чинь бүр ингээ айгүй өөр биднээсийн нэг уламжилт байдлаас айгүй өөр болоод байна шүү дээ тий. Тэгэхээр бас би бол гаргалгаа алдна гэж бодож байна. Тэгээд таньдаа амжилт хүсье. Ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэгээ намайг ингээд тоож ярьсанд оруулсанд маш их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө бол монголчуудын өвчлөлд юу дутагдаад байгаа вэ гэдгийг ингээ олж хараа тий. Ийм гоё одоо подкаст, ийм гоё одоо төслийг хэрэгжүүлж байгаа анаадар
эмчтэй доктортой маш их баярлалаа. Яг үндэ бол эрүүл мэндийн боловсрол гэдэг бол таны эрүүл явахын одоо их үндэс байдаг, тийм ээ. Хүн одоо ямар юм сайн, ямар юм муу гэдгийг зөвхөн боловсрлоор л олж авдаг, тийм ээ. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрал гэдэг ямиг хүн болгон одоо ойлгоод ухаарад явчих юм бол Монгол одоо эрүүл Монгол гэдэг жинхэнэ утгаараа болно шүү гэдгийг л би бас уриалж хэлмээрээ. Тэгээд та бүхнийхээ ажилд улам их амжилт хүсье. Одоо таны хийж байгаа энэ гоё төсөл одоо маш гоё өргөжөөд Монголын шүдний өвчлөл бол одоо хэдэн хувиар буурах гэдэгт итгэлтэй, буурна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Тэг эрүүл юм одоо сайн сайхан одоо өөртөө хүсдэг бүхэл гоё юмнуудыг танаа хамт олон таньда одоо хүсье. Тэг баярлалаа маш их. Маш их баярлалаа.